Одоо энэ дээр нэг их олон компани байгаа шүү дээ. Одоо энэ оюут толгой компаниг төлөөж Монголоос бол 2 субъект орж байгаа. Эрдэнэс MGL, Эрдэнэс оюут толгой гэдэг тийм ээ. А нөгөө хөрөнгө оруулагч талд нь болохоор зэрэг 5 субъект байна. За. Туркос хийл байна. Рио Тинто байна тийм ээ. За тэгээ дээрэс нь одоо энэ оюут толгой Нидерланд BV гэдэг компани байна. Энэ Туркос хийл ресурс оюут толгой гэдэг BV гэж компани байна. Цаана нь одоо энэ томоохон хөрөнгө оруулагч сан 40 сан байгаа. А за тэгээ босод хувьцаа эзэмшигч идгээд. Хөрөнгө оруулагч тал бол маш тийм одоо их юу гэх юм одоо том бүтцтэй олон салбартай. Тий. За тэгээд эд чинь бол хоорондоо ингээд хийсэн гүйлгээгээ хөрөнгө оруулалт руу бол бичдэг. Сая Дубайн гэрээнд бол 7 субъект гарын үсэг зурсан шүү дээ. 2 нь бол Монголын талаас зурсан. 5 нь бол хөрөнгө оруулагч талаас зурсан. Дубайн гэрээг одоо юу гэдгийг хүчингү болгоно гэвэл энэ бүх оролцогч санал нэгдэж бичгээр санал нэгдвэл хүчингү болно гэж байгаа. А гэтэл яг энэ юуг нь аваад үзэх юм бол нөгөө 5 нь зөвшөөрөхгүй байхад бол энд ямар ч өөрчлөлт орохгүй. Тэгэхээр бид л гарахын аргагүй гавханд л орсон гэсэн үг шүү дээ. Энэ бас нөгөө санхүүгийн луурд бас нөлөөлөх нэг арга уу? Энэ бүтцээс болж яаж Монголын 34%, 24% болж хувирч байна. Энийний цаана ийм л махинаас явж байгааг бид үгүйсэхгүй.